Өнөөдрийн бидний хэсэг маань шүүгчд номны 7 дугаар бүлэг те. Маш гоё кино болохоор тийм хэсэг байна. Хэдгээр нэгэн бүлэг болохчаа 7 гэд нэг бүлэг урш энэ бүлгээр хийсэн кинонууд бол маш их байд юм билээ. Ялангуяа дээр үеийн Холливуудын тийм кинонууд бас байдаг. Яг энэ бүлгээр хийдэг. Энэ бүлгийг бас хүмүүс нэг зүйлтэй бас андуураад байдаг. Нэг Спартагийн 300 дайчид гэж гарч штэ те. Тэрэн дээр гардаг энэ киног энэс сэдвсэн үү гэсэн юм нэг жоох юмуд яд юм. Гэтэ яг хоо тэр бол хоёр шал өөр хоёр төгөлтэй. Нэг нь Грекийн домгийн төх, нөгөөх нь болохоор Библиэл дээр болж байгаа Израильчуудад бий болж байгаа юм дайчдын төх. За энэ дээр ингэж байгаа. Яг хоо энэ дээр Гидеон Меданчуудтай хэрхэн тулалдсан бай гэдэг юм тулааны тухай айгүй гоё хэсэг гарч байгаа. Өрнөлтөө, тэгээд түүхтэй, тэгээд бас бүр ялалтын тэр уухатай бүр тийм төх. Тэгээ энэ түүхийг ингээ харах юм бол эхлэл хэсэг дээр юу гарч байгааг бол Бурхан та нар өөрсдөө ялалтын юм алдрыг авахгүй тулд гэдэг юм нэг хэсэг гарч байгаа. Тэр нь болохоор юм 300 цэргийг сонгож байгаа тухай түүх гарч байгаа. Эхлээд Израильчууд Гидеоны цуглуулсан цэргүүд хэд байсан бэ гэвэл 32 мянга цэрэг байсан баг. Тэгээ 32 мянган цэргээс Бурхан та нар их олоолаа байна гэд хэлсэн. Хэрвээ айж байгаа тулдахыг хүсэхгүй байгаа хүмүүс бол тэд нар бүгдийг буцаа гэсэн. Тэгээд тэднээс 22 мянган цэрэг нь буцсан. Тэгээд Гидеон Бурхан дээр захиа Бурхан хэлж байгаа. Та нар ахаад олоолаа байна гэж. Тэгээд ахаад олоолаа байсан чинь ахаад буцсан. Таад нэг булаг дээр очие тэнд хэрхэн усууж байгааг нь хоёроо нь ялгаад ингээд хоёр тал болгоорой гэж Гидеон даалгавар өгч. Тэгэн нэг нь болохоор өвдөл суугаад гар дээр нохоон шиг долоож ууж байгаа. Нөгөөх нь бүр ингээд толгоогоо услуу хийгээд ууж байгаа. Ийм хоёр дөр зөгийг хараад ингээд ялгасан чинь нэг талд нь 300 цэрэг, нөгөө талд нь үлдсэн 10,000 үлдсэн цэргүүд байж. Тэгээ Бурхан хэлдэг. Магадгүй тухайн үед Гидеон тэгж лээсэн. За ядаж ийн те 9700-ыг л авч явах юм байна гэж. Үгүй ээ 300 цэргийг аваад яв гэдэг. Энэ даалгавар гэж. Тэгэд энэ даалгавар боломжгүй даалгавар байхгүй юу? Хүнээр бодох юм бол. Яагаад боломжгүй вэ гэвэл бид нар энд 32 мянга гэдэг айгүй олон айрмын тухай, их хүнтэй айрмын тухай яригдж байгаа байхгүй. Гэтэл цаа тулдах гээд байгаа одоо Меданчууд, Амлекчууд тэд нар чинь маш олон үндэст нийлэг хэдэн мянган хүн болцсон байсан бэ гэвэл 8 дугаар бүлэг дээр гарч байгаа. 135 мянган цэрэг айрмын тухай ярьж байгаа. Тэнгэрийн одод чиг тэмээл унсан тэр цэрэг айрмс одоо нэг говийн цэрэг айрмын тухай яригдж байна л та. Одоо бид нар ч цэрэг айрм гэхээр Чингисээрээ төсөөлөд дандаа морь унаалтай сэлэнтэй байлдаг тухай ярьдаг бол тэд нэр энд дөслөх цэрэг бол тэнгэрийн одод чиг тэмээтэй тийм эрс айрмын дайчид байсан тухай яригдж. 32 мянган цэрэг гэдэг бол үнэхээр бага цэрэг байхгүй юу? Тэр 135 мянган цэргийн өөдөөс тулалдахад. Гэтэл Бурханы хийсэн ажил нь юу вэ гэвэл 10 мянган цэрэг үлдсэн чи ахаад их байна наадах чинь гэсэн тэ. Тэгээ гол дээр аваадсан 300 цэрэг үлдэгээ за болно гэдэг ийм даалгаврыг өгч. Тэгээ ийм даалгаврыг авсан Гидеон яасан бэ гэвэл бас л айж байгаа, эргэлзэж байгаа тий. Тэгэд энэ одоо бидний унших хэсэг маань яг эргэлзээд им айцсан байгаа Гидеонд өгөж байгаа юм уу гээ. Хамтаа бүгдээр уншия тий. Шүүгчд номны 7 дугаар бүлгийн 13-аас 15 дугаар эшлэл. 13-аас 15. За эндээс дуудъя. Гидеон тэдэнд очиход харах тун нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байваа. Тэр үзэгтэн би нэгэн зүү зүүдлээ. Харах тун зүүдэнд 10 гурлаар хийсэн нэгэн бин Меданчуудын цэргийн хувааранд өнхөрч ирэв. Тэр өнхөрч ирээд майханд хурч мөрөгсөнд майхан нурж унсан ба бин түүнийг хөмрүүлэн нураав гэв. Тэгэхэд нь түүний найз нь эн чинь Израиль хүн Йошийн хүүгэн Гидеоны элднээс гарцаагүй. Медан болон бүх цэргийг хуваранг Бурхан түүний гарт өгчээ гэж хариулав. Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сүгдэн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хуваанд буцаж ирээд босогтун эзэн Меданы хуваранг таадын гарт өгчөө гэж тунхаглав гэж. За өөрөөр хэлбэл 300 цэрэг ирсийг дагуулсан Гидеон буцаад Меданы тэр хүний зүүд болон хоорондоо ярьж байгаа ярианы талаар ингэж ойлгохоор сонсож байгаа. Тагнуулдаж очоо тий. Тэгээд тэр сонссон яриа нь
ийм зүүн хэлбэрийн зүүдний тухай яригдчих тийм. Ер нь Библиэлд зүүд хэр чухал вэ гэж асуувал тийм. Ер нь зүүдүүд нэлээд санагдаж байгаа. Ялангуяа хуучин гэрэн дээр тийм. Санжайвал Йосеф зүүдлэгч Йосеф, зүүд тайлагч Йосеф тийм. Амьдралаа бүр аварж байгаа Египтийн нутагт очиод өөр олон ийм зүүднээс болж юу гэх юм бэ? Эзэн байгааг баталсан тийм түүхэд байдаг. Жишээл Яаков байна те. Соломон хаан зүүдэлсэн байдаг. Даниэлийн зүүд байна те. Жишээл бол бүр шинэ гэрээн дэрх юм бол Йосеф зүүдснээрээ Марийг аваад зогтдоо шүү дээ те. Гэхэн бидчлэн зүүдээр дамжуул бурхан өдөрдгүү гэвэл тийм гэдэг хариултыг авч байгаа. Гэхдээ бүх зүүд чухлаг бол бас үгүй те. Хэдүүлээ бид санаж байгаа бол номлогчийн ус ном дээр байдаг баха. 5 дугаар бүлэг дээр их санаа зовлол зүүдийг бий болгодог гэдэг үг байдаг те. Санаа зовлол ихснээр зүүд олширдаг гэдэг юм уу. Тэгээд бас Риман ном дээр маш чухал үг байдаг зүүд. Юу гэвэл өөртөө зүүдийг бурхны ижлэл гэж тунхаглагчдыг буруу шаадаг гэх юм уу те. Буруутгадаг. Тэгэхээр зүүд болгон бурхнаас ирдгүү гэвэл бас үгүй гэдэг юм хариултыг хэлж байгаа. Гэхдээ онцгойгоор зүүдийг ашигладгүй гэвэл бас тийм гэдэг хариултыг бурхан Библи ерөнхийдөө өгч байна. Тэгээ энэ дээрээс нэг зүйлийг зүгээр ярих гэж байгаа санаа нь юу гэвэл зүүд гэдэг бол хэдийгээр хүний юм тархинд бий болж байгаа те шүн унтж яхад бий болж байгаа ийм зүйл боловч энэ зүйлээр дамжуулж бурхан ажилласан нэг онцгой жишээний нэг нь яг одоо болчих те. Энэ тэгээд яасан бэ гэвэл энэ зүйлээр дамжуулж итгэл найдварыг гэдэн авч байгаа. Бурхан бидний талд юм байна гэдэг ийм ойлголтыг ялалтын мэдээг авч байгаа гэсэн үг л дээ. Тэгээд одоо яг энэ зүүдийг зүүдэлсэн тэр хоёр хүний яриаг сонссны дараа яаж байгаа гэвэл гэдэн очиод ард түмнээ буюу нөө 300 цэрэгээд яг зааварчилгааны дагуу тулаанд орох явах үүтэй тий. Санаж бол баарын дотор хийж байгаа эрүүл бүлээгөө үлээгээд гал бамбар ингээ асаагаад эргэн тойрон явхад меданы цэргүүд хоорондоо тулалдаж тэнд асар олон хүн өгсөн тий. Тэгээ 10,000 зэрэг зүгтсэн тухай 8 долларт гарч. Ингээд Гидон ялалт байгуулж. Өөрөөр хэлбэл цус усахгүйгээр ялалт байгуулж тий. Монголчууд бид нар ярьдаг тий. Монголчууд ардчлалыг гэсэн үнэхээр 90 он төгс хийсэн цус усахгүйгээр гэдэг тий. Энэ бол үнэхээр амар дэлхийд яригдах жишээг л бид нар байн гардаг шүү дээ. Тэрүүн шиг Гидоны жишээ бол ердөөсөө магадгүй дэлхийн түүхэнд яг дайн байлдаа нэг тооцоолоо бодох юм бол өөрөөсөө зусахгүйгээр бусдыг ингэж хооронд нь байлдуулж ингэж ялалт байгуулж байгаа маш тод жишээ. Содон жишээ гэх юм уу ер нь. Тэгээд энд яагаад ер нь Гидончууд хоорондоо байлцсан бэ? За яг бурхан ажилласан гэж байгаа тийм. За тэрийг бүр жоох ингээд тэрэнд ингээд хойрог хандаж идэл гэж бодъё л та. Энэ яхаараа юм бурхан ажиллаа гэхэл хоорондоо тулдсан гэх. Гэтэл Медоны айрамч юу байсан бэ? Ганцхан юм үндэсний ястан байгаагүй юм байна. Амлекчууд гэдэг юм уу те, Плесчүүд, Меданчууд, тухайн Меданчууд хамгийн том нь байсан. Тийм учраас энэ тентхийн юм цэрэг айрам одоо тухайн үеч майхын юм хамгийн дэдлэл вант улсууд байгаа шүү дээ. Тим юмнуудыг нийлүүлээд нэг айрам болцсон. Тэр айрмуудын дотор тэр айрмууд хоорондоо ерөнхийдөө юм Меданы доор байх юм хүсэл баг байсан үе гэж байгаа байхгүй юу. Медан юм хаашаалууд ингээ явж байгаа нь нурж ундаг шүү дээ. Тэр ер нь төгцсөн байсан цаг дор байсан. Тийм учраас тэрүүгээр далимдуулж бусад одоо юу нэг гэх юм да одоо овог отог амгаад эрхчлөөгөө авахын тулд хооролцоо байлцсан гэж юм одоо итгэлийн биш хүмүүсийн түүхэн их сурвалжид дээр тэгж бичиж байгаа байхгүй. Тэгээд тэнд юу гэж өгүүлж байгааг бол тэд нар хоорондоо байлцсан за яг тэд нар болохоор итгэж биш болохоор тэгж өгүүлж байгаа. Хинээс бурхан болно энэ Гидоноос болоогүй. Тэд нар яагаад хоорондоо байлцсан бэ гэвэл тэд нар хоорондоо ус өнзөнтэй байсан. Угаасаа Меданчууд өөрсдөө байнга даралдаг. Цэрэг арин болохоор ингээд аваа явждаг, бусдад айлтгах болохоор аваа явждаг. Бусууд үед хоол хүнсийг ч өгдөггүй 11 хоол хүнсээс нь дадаа татвар авдаг тийм байсан болоход хоорондоо ингэж байлцсан гэж өгүүлж байгаа.
Энэгээр яг нэг зүйлийг илтгэж байгаа. Эднийг би энийг яг гол фокусаа болгож байгаа юм биш. Гэхдээ энд өгүүлж байгаа нэг зүйл нь юу гэвэл энэ дэлхийн түүхэн дээр байсан тулааны тухай яригдж байгаа. Дэлхийн түүхэнд болсон бодит тулааны тухай. Тэгэхээр тэр бодит тулаан Библиэл дээр байгаа. Тэгэхээр Библиэл дээр бичигдсэн энэ үнцгийг харсан ч гэсэн л хоорондоо байлдал тэр сүнсэн тухай яригдж. Мэдээч Бурхны оролцоо байгаа юу? Бид нэр 100% тийм тий. Ягаад гэвэл Бурхан амарсан учраас ийш явж байгаа. Тийм учраас энд тулаан өрнөд эзэн Гедеоноор дамжуулж тийм нутагт буюу Израилийн тэр нутагт 40 жилийн инх тайван буюу амар жимэр амьдралыг авчирч байгаа. Хэдийгээр 8 дугаар бүлгийн төгсгөлд харах юм бол Гедеон буруу зүйл хийж те тухайн үед одоо нэг хуйг те алтар хуйг хийж илтгэсэн тэрэн сүулдэ бүр тахилхын шинжтэй болж хувирсан ч гэсэн яг энэ тухайн үед хийж байгаа энэ Гедеоны энэ итгэлийн харж байгаа өнцг нь бол асар их байсан. Та нар ойд төөрж үтсэн үү? Үдчихлээсэн. Харахгүй шин ойд явж үтсэн үү? Ямар ч гэрэл мэрэл байхгүй. Бас л амар яг надад нэг тийм тохиолдол байдیں۔ Тэгэхгүй би хүүхдтэйс л да нэлээд жоохон байсан. Тэгээд нэг ахыхаа найзтай дагаад самран тавьчихгүй. Тэгсэн чинь яг за хар өвөр болж за уулнаасаа бууя гэж явсан чи төөрчт. За нэг 3 цаг гэртээ алхаж ирэл яг нар жарахын хувьд л за буулагч яг нөгөө хийсэн газар хүрээд ирдээ. Явсараад. За юу хийлээ гээл нөгөө ах маань ч гэсэн бүр санаан зовоо. Тэгэл за гэл яагаад за буули ер нь самраа хаяа гэдэг нэг жоохон самруурц нөгөө самраа хаяад тэгээд самраа хаяал ахаал ингээд явлаа. Ахаад 3 цаг явсан буцаад яг нөгөө газар ирсэн. Яаж мэдсэн бэ гэвэл самар хаясан шуудаатай самар тэр чигээр байж идэв. Тэгээд бүр ингээд шоконд ороод тэгээд шоконд ороо явж исэн чи яасан бэ гэвэл самраа явж исэн тэр цаахан талд нэг юм гарч идэ болсон. Жижигхээ. Тэгээд тухайн үед надад юу мэдэгдсэн бэ гэвэл гарч идэн олоод бид хоёр тэгээд тэр ой модноосоо шөнийн 2 цагт бууж ирсэн байхгүй. Одоо бодохноор санзаа хойтлын тэрлэг ууланд. Тэгээд нэг 3 цаг халахад хүрээд яг нөгөө ой модтай яг нөгөө саман дээр хүрээд цаашаа явдаг нэг юм аваа шиг нэг чулуу байсан тэрэн дээр хүрээд. Тэгээд хоолунд ахгүй өлсцэн ядарсан. Тэгээд тэнд нэг юм амар гоё мэдэрсэн юу гэвэл итгэл найдвар зан заагч буюу гэрэл гэдэг зүйл хүний амьдрал ямар чухал юм бэ? Өөрөөр хэлбэл бид хэд яг ингээд эхлээд ингээд тойроод алхаж байгаа шүү дээ. Чинь 3 цаг ингээд харахгүй газ хамгийн сүүлийн үед ингээд тойрос хав харахгүй модон дундор нухчаатай энэ тэнд ч хон уйлал те уртхаа харж чадахгүй. Тэгээд дараа нь тэр жижигхэн гарч идэ болоод тэрийг аваад явсан чинь уртх цам үнэхээр шал ор. Орчин бол яг хэвээрээ. Яг нөгөө ой булаа энд тэнд чонлонж байгаа уйлж байгаа те энд тэнд унсан модууд унсан монд жалгуул жалга. Гэхдээ бид тэрийг харах нүд буюу гэрэлтэй болоод ингэж чиглүүлээд явсан чинь шал ондоо байгаар. Тухайд би ч одоо бодохноо бүр 7 дугаар ангийн хүүхдүүд их жоох хүүхд байгаа байхгүй. Тэгээд тэр уулаас бууж нэг аим аврагч ирсэн. Тэр түүхийг бодохдоо юу гэж утсан бэ гэвэл хүний амьдрал итгэл найдвар өгөх тэр үгс тий эсвэл бол одоо гэрэл хүний амьдрал ямар чухал юм бэ гэж. Өөрөөр хэлбэл би энийг юутай зөвлөх гэдэг нь саяны бидний уншсан Гедеоны жишээн дээрээс авч үзэх гэдэг байхгүй. Гедеоныг тэр Айчин 300 зэрэгтэй очсон байх үед очиод нууцаар тагнуулдад очиход ярьсан тэр Меданы тий хоёр дайчны хоорондох яриа Израилийн ард түмний дараагийн 40 жилийн амар тайван аж төрөх боломжийг гаргаж өгч байгаа. Гедеоны тэр армиг ялалтыг тэнд өгч байгаа. Тэгэд ийм чухал зүйл үг гэдэг бол өөрөө айгүй чухал зүйл гэдгийг юм хэлэх гээд. Тэгээ бурхны үг гэдэг ямар вэ? За яг тухайн үед бол яг нэг зүүдийн бүр эн чин өөр тэр дайсныхын зүүдсэн зүүдний яриан дээрээс итгэл найдварыг олж явж байгаа шүү дээ Гедеон тий. Гэтэл одоо үед бурхан хэрхэн ажилдаг вэ? Гэвэл маш энгийн тий. Эхлээд бид нэр бүр бүтэн Библи байгаа тий. Библиэд дамжиж бурхан биднийг урагшлуулах, урам зориг оруулах тэр өгөөдөө өгнө. Дараа нь яах вэ гэсэн ариун сүнсний тусламж байгаа тий.
Ариун сүнсээр дамжиж бурхан биднээс ажиллаж байгаа. Тэгээ бид нар бас зүүдийг үгүйсгэж болохгүй те. Зүүд бол угаас зүүдэд дамжиж бурхан ажиллаж болно. Магадгүй итгэгч биш хин нэгний амар дамжиж биднэрт бурхан яг сая Гедеонд хэлсэн шиг биднийг сэргээх үгүүдийг босгох үгүүдийг өгч магадгүй те. Тэгэхээр бидний амьдралд магадгүй хүмүүсийн амьдралд асуудал байдгүй бол тийм Гедеон шиг те. Ямидон шиг амар тийм 135 мянган цэрэг айран байхгүй ч гэсэн бидний амьдралд итгэлийн амьдралд асуудал байгаа яг бол бүгд л тийм л юм л те. Тэгэхээр тэр асуудал донд ирэхэд бид нэр даван туулах хүч нь хаанаас иргээгөө бид нэрт эзний үг өөрөө биднийг даван туулахч гэрлэн болж итгэл найдвар нь болох тийм агуулгыг энэчээс бид нар олж харж болж. Би үүн гайхдаг байсан. Ерөнхийдөө бол за эзнээс тийм үг аваад гэл те. Хүмүүс тэгдэж штэ эзэн намайг ингэж өгөөрөө тэр таад ийм үг өгөөд. Тэр үгэндээ айгүй итгэл найдвар тавиад явж байгаа хүмүүсийг би маш олон мэдэн л те. Ерөнхийдөө харж л байсан. Бидний дунд байж л байгаа те. Тэгээд ингээ харахаар би болохоор өөрөө тийм хүн биш аахгүй. Би болохоор яг Библийг ерөнхийд нь ингэж хараад ерөнхийн үгсээс бүх зүйлийг ингэж тайлбарлаж одоо дотроо бодож явдаг. Яг юм онцгой өгмөг аваад тэрэндээ ингээд дуулууртай байх юм уу. Тэрэн дээр зарчимч ингэж ханддаг хүн биш. Гэхдээ ерөнхийдөө бол бурхан ингэсэн юм чинь би энэ хандлагаас ингээд байх ёстой. Ийм энэ дээр өнцгөөс хандах ёстой тий. Гэдэг ийм ойлголтоо би өөрийгөө ингээ удирдах яваад байгаа байхгүй. Яг онцгой юм үг гэхээс илүүгээр. Тэгэхээр онцгой үг гэдэг бол хүмүүст ингээд харахаар би бусад хүмүүсийн жишээг харахаар айгүй их байдаг тий. Бурхан надад тэр үгийг тэгж байсан чи өглөө гэдэг тий. Жишээлбэл одоо би одоо ингэжсэн чинь ингээ ийм хүний төлөө ингээд сухах гад ингээ залбирж байсан яг тийм үнийг ингэж өгсөн юм тэр гэл тий. Тиймэрхүү чинь маш их байдаг шүү дээ. Тим мингтэй гэдэг өнөө цермамингтэй гэж зүүдэлдэг шүү дээ. Тэр үш яг тиймэрхүү нөхцөл байдлууд амар их гардаг шүү дээ. Ингээд амьдрал дээр ингээ харж байгаа. Би өөрөө тийм төрлийн хүн биш. Гэтэ яг энийг уншиж байхад би юу гэж бодогдсон бэ гэвэл яг надад ийм нэг онцгой өгөгдсөн үг гэвэл нэг тийм үг байд. Нэг номлол дээрээс би сонсч байсан. Одоо ямар номлол дээрээс сонсч байсан санахгүй. Гэтэ яг амьдралд байдаг маш сайн хэрэгжүүлдэг байхгүй. Тэрний үг бол чи шүн ямар нэгэн байдлаар хар дараа ч юм уу ямар асуудал болоод сэрх юм бол залбираарай. Зүрх сэтгэл нь жоохон төгшүүртэй эсвэл хар дараад нэг юм сүнслэг юм харанхуй юм нэг зүүдэлдэг хүнийг амар эвгүй зүүдлүү те. Тийм зүүдэд яг бол чи залбираарай. Тэр үед яагаад тэгэж хүн сэрдэг вэ гэвэл бурхан тэр үе чамд залбируулахын тулд сэрдэг юм а гэдэг юм. Би ямар номлол дээр сонсож сонсч өдөө сонсохгүй. Гэхдээ миний амьдралдаа магадгүй сүүлийн 10 хэдэн жил яг хэрэгжүүлсэн ганц бурханы тийм онцгой гэвэл тэр. Гэхдээ ер нь би тэг хар даржмаар зүүдэлж ирэх нь ховор бараг жилд ганц удаа юу. Гэхдээ яг тэр үед тэр үг миний толгойд нэг бүр нэг автоматар бүр дон гэдээ ороод ирдэг хөөх. Яагаад тэгдэг бол мэдэхгүй гэхдээ одоо бүр хин номлосны санахгүй бааш тэгсэн мөртлөө тэр үг толгойд ингээ үлдчихсэн. Тэгэхээр бурхны биднийг босгон байгуулахыг эсвэл бол бурхан биднэр сануулахыг хүсэж байгаа тэр өгүүдэд бид нар зарим үед Гедеон шиг дуулууртай байх хэрэгтэй болов гэж. Энэ үгийг сонссон Гедеон яасан бэ гэвэл бурхны өмнө мөргөөд тэгээд ард иргэд рүүгээ очиод цэрэг армиад агуулаад дайрваа гэдэг ийм ишлэл байна. Гедеон тухайн үеийн сонссон тэр хүний зүүдийг сонсоод тэр зүүдийн тайлж байгаа нэгний яриаг сонсоод яасан бэ гэвэл бурхан талархаад мөргөл үлдвэ гэдэг юм үг байна. Тэгэхээр бид би яг энэ дээр нэг уриалах гэдэг санаа нь юу вэ? Хэрэв бид нар тийм тохиолдох юм бол тийм бурхан яг сануулсан. Магадгүй хин нэгэн хүнээр ч бас хэлүүлж болно шүү дээ, тийм. Тэгээд тэр хэлүүлсэн үгийг зүгтээ тунгаалж аваад за гэд тэгээ бурхан талархаад гандаа залбираад тэгээ урагшлах ёстой. Тэрийг бай зүрх сэтгэлдээ хадгалж явах ёстой болов гэж. Бурхан биднийг хэрэг уналттай байгаа бол ямар нэгэн тулаанд оруулах гэж байгаа бол дайнд оруулах гэж байгаа бол тийм Гедеон шиг биднийг ингэж хамгаалахаар лизийн үгээ өхлөх. Ягаад гэвэл бид нар ялгаагүй бурханы хайртай охид хүүгүүд. Тэгэхээр Гедеон шиг харин бид нар энэ зүйл дээр бурханы хэлгэж байгаа үгэн дээр илүү фокусаа өгөөд түүнд итгэл найдвар буюу түүний үгээр урам зоригийг аваад юм урагшлах үйлдэлийг одоо Гедеон шиг гаргадаг байцгаая гэж уриалах гэдэг.
Таад нэг зүйлийг бодоорой. 135 мянган хувь. Эсрэг 300 зэрэг дайрч байгаа тий. Нэг хүнд хэдэн зэрэг оногдох вэ? Тоонд сайн хүмүүс байна уу? 135 мянган зэргийн эсрэг 300 зэрэг. Нэг хүн 450 хүний эсрэг. Тулалдах боломжтой, тулалдаад ялах. Яг ялгаагүй хөрөл зэвсгээ үе те. Тэднэрт галцсан байхгүй. Яг ижилхэн сэлэн бамба. Тэгээд жад өөр юм байхгүй. Магадгүй израилчуудад бүр илүү юу байгаагүй байх. Цэрэг армийн зэвсэг бүр байгаагүй. Тэгээд энэ ийм зүйлийн боломжгүй зүйлийн эсрэг тулаанд оруулсан Бурхан шүүгчд 2 дугаар ишлэл дээр байгаа. За би энийг энэ хамтдаа бүгдээрээ залбирая те. 2 дугаар ишлэлээс Эзэн Гидонд Меданчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль би өөрийн гараар өөрийгөө аварсан гэж намайг эсрүүцэн сархихгүй гэж. Библи тэр чигээр сул дорой хүмүүсийн тэг уналтай тийм хүмүүсийн түүх дүүрэн байгаа байхгүй. Хэрвээ өөрсдийнхөө хүчээр хийж чаддаг юмыг хийвэл Бурханд ямар алдар байх вэ? Харин хийж чадахгүй зүйлийн эсрэг зогсоод ард нь гараад Бурхан минь гэж талархаа зогсоод талархал хоёрын ялгаа ямар байх вэ гэдгийг энэ дээрээс бид нэр тунгаан бодоосаа гэж бодуулахыг бодсон юм аа. Тэгээд хамтдаа явуулсан залбирыг. Энд нэг зүйлийг бодорой. Энэ 300 хүний баатарлаг тийм тулаанч байдлын тухай өдөөсөө өгүүлээгүй те. Спартак шиг. Янодос баатар шиг Гидоны тухай өдөөсөө яриаггүй. Харин боломжгүй тэр дайнд Бурхан хэрхэн тусалдаг тухай өгүүлсэн энэ тулааны тухай ярьсан шүү сая. Тэгээ хамтдаа залбирцгаая.